англи хэлний үгийн сан баяжуулах хичээлдээ орцгоё. Энэ удаадаа миний сонгосон сэдв хоол агаамаа. Тэгэхээр үгийн сан баяжуулах хичээл маань үндсэндээ холбоос үүсгэх хичээл байдаг. Холбоос гэдгийг англиар associations гэж аамаа. Өөрөөр хэлбэл та хэдийнэ хоолтой холбоотой тодорхой үгийн сантай байгаа. Жишээлбэл food гэдэг үгийг та мэддэг байж магадгүй. Ерөнхийд нь хоол гэсэн утгатай тийм ээ. За тэгвэл үүнтэй холбоотой ямар зүйл байдгүй. Энэ бүх зүйлийг гаргаж ирээд ярилццгаая. Тэгснээрээ та эрүүл байдлаар зөв холбоос үүсгэж үгийн сангаа баяжуулна. Энэ чиглэлээр англи хэл заадаг хүмүүсийн дунд нэг буруу арга барил байдгийг бас анхааруулan хэлмээр санагдлаа. Зарим хүмүүс homonyms буюу ижил дуудлагатай боловч өөр утгатай үгсийг ашиглах гэж оролддог. Зөвхөн англи үгсээр биш. Тэр байтугай англи үгийг ижил төстэй дуудаж байгаа монгол үгтэй ингэж холбоос үүсгэж чийжлүүлэх зорилгоор ашиглах гэдэг юм аа. Би үүнийг маш буруу гэж үздэг. Яагаад гэвэл та утгын хувьд ямар холбоо байхгүй хоёр үгийг зөвхөн дуудлагаар нь нийлүүлж чийжилснээрээ дараа нь буудлах ямар утгатай гэдгийг нь ойлгохгүй хүрэх тийм аюул байгаа учраас дээрээс нь бас ижил дуудлагатай англи үгсийг нэг дор чийжлээд байхаар яг аль үгийг нь ямар утгаар нь хэрэглээд байгаа яаж одоо зөв бичих ёстой юм бэ гэдэг дээр бодолдог учраас тийм зүйл тархиндаа айлуулахаар үүсэхгүй байхыг хичээгээрэй. Бид хоолны тухай ярьж байгаа бол we are talking about food. Тэгэхээр яг хоол бэлтгэх үйл явцыг болохоор cooking гэж байгаа. Food preparation. Cooking. Тэгэхээр бас нэг юм түгээмэл алдаа яадаг вэ гэхээр бид нөгөө үйл үгэн дээрээ ER залаахаар тухайн үйл үгийг хийж байгаа хүнийг нэрлэдэг гэж ойлгодог. Жишээлбэл teach хичээл заах, teacher багш гэж ойлгодог. Тэр нь зөв. Гэтэл cook дээр болохоор та cooker гэдэг энэ тогооч юм байна гэвэл буруу болно. Яг тэгвэл cooker гэдэг нь болохоор хоол бэлтгэж байгаа тоног төхөөрөмжийг хэлдэг юм аа. Жишээлбэл та будаа агшаагчийг бол rice cooker гэж хэлэх нь. Харин тогооч хүнийг болохоор cooker гэж хэлэхгүй, cook гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл үйл өгтөйг яг адилхан тийм үгийг хэрэглэдэг байна. Мэргэжлийн түвшинд энэ хоол бэлтгэх ур чадвар эзэмшсэн хүнийг шеф гэж байгаа. Тэгэхээр ресторанд ажиллаж байгаа ахлах тогоочийг бол шеф гэж нэрлэнэ. Орлогч тогоочийг бол сүү шеф гэж байгаа. Тэгээ бусад одоо энгийн тогооч нарыг болохоор cook гэж хэлэх нь байна. За тэгэхээр бид үгийн сангаа баяжуулахын тулд юуны өмнө хоол бэлтгэхтэй холбоотой үгнүүдийг сурцгаая. За тэгэхээр cooking гэвэл маш ерөнхий үг ахна шүү дээ тий. Тэр хэрэг бид таалах барих гэж байгаа бол ер нь одоо нарийн боов хийх гэж байгаа бол тэрийг baking гэж хэлнэ. Хэрвээ бид альва мах шарж байгаа бол roasting тэр нь болохоор хайрж шарахыг хэлж байгаа. Frying гэх юм бол тосонд шарахыг хэлж байгаа. Дээрээс нь grilled шарахыг бол grilling гэж хэлнэ. Мөн утгыг smoking. Бидний яст нэг түгээмэл хэрэгэлдэг аргачлал бол жигнэх байгаа тийм ээ. Хэрэг бид нэр бууз юм банш жигнэх гэж байгаа бол steaming гэж хэлэх нэ. Түүнээс гадна хоол хийхдээ ялангуяа шүлтэй хоол юм уу хуурах хийхдээ бидний бас их түгээмэл хэрэгэлдэг арга бол braising байгаа. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр эхлээд бид чинь сонгон маах ногоогоо тосонд өндөр галаар хуураад тэгснийхаа дараа галаа багсгаад ус хийгээд эсвэл одоо шүл хийгээ жоохон удаан хугацаанд болгодог. За үүнийг бол braising гэж хэлэх юм байна. Өөрөөр хэлбэл хуураад жигнэхийг хэлж байна тийм ээ. Хэрэг богино долгионы зууг ашиглах гэж байгаа бол microwaving гэж хэлэх нь байна. Дээрс нь англи хэлэнд болохоор шүлийг soup гэж хэлдэг. Мөн stew гэж байгаа. Stew нь болохоор
бид одоо өтгөн шүлэл гэж одоо хэлдэг байх л гэж бодож байна. Удаан хугацаанд зөөлөн галаар болгосон гаргасан тэр одоо шилийг л өтгөн тэр шилийг хэлдэг stew. За тэгэхээр одоо хоол буюу хүнснийхээ бүтээгдэхүүн дээр оръё тийм ээ. Монгол хүн учраас мэдвэл зохистой хамгийн чухал бүтээгдэхүүн бол мах байгаа. За мах буюу meat гэдэг үг маань ерөнхийд нэрлсэн үг байгаа. Хэрэг та ресторанд юм уу хаа нэгтээ онгоцоор нисэж яхад ч юм уу хоолныхаа сонголтыг хийх хэрэгтэй болвол та алийг нэгвэ гэж асуухт нь ойлгоод хариулахыг хүсчихвэл бас махныхаа нэрийг сайн мэдчих хэрэгтэй байна. За бидний одоо иддэг хамгийн төвөмөл байх болохоор хоньны мах байгаа тийм ээ. Хоньны махыг бол матн гэж хэлдэг. Тэгэхээр бидний иддэг мах бол ихэвчлэн бид бол төлгөөс дээш одоо 3-аас дээш насны одоо 3 настай 4 настай хонь иддэг баг тийм ээ. Тэгвэл гадаадын орнуудад бол ялангуяа одоо арабын орнуудад бол арай жоохон бага мал иддэг ахнэ. Тэдний хувьд бол 12-оос 18 сартаа хонь идчихэ. Тэр нь монголоор бол төлөг гэсэн үг тийм ээ. Өвгөнийг болохоор англиар lamb гэж хэлдэг. Төлөгний махыг lamb гэж хэлнэ. За үхрийн махыг beef, дахианы махыг chicken, цацагт хяруулын махыг turkey, нугасны махыг duck. Бидний бас их хэрэглэх дуртай, идэх дуртай мах чинь хатууны мах байгаа. Horse meat гэж хэлнэ. За дээрэс нь хоолны бас нэг чухал хэсэг нь бол хүнсний ногоо байдаг. За хүнсний ногооны төгөөмөл хэрэглэгддэг нэрийг бүгдээрээ эргэн санацгаая. За түнс бол potato, улаан лойл бол tomato, луун байх юм бол carrot, байцаа бол cabbage, хаш eggplant, broccoli гэдэг. Broccoli is broccoli in Mongolian. Cucumber өргөс тэмх, sweet pepper, амтад чинжүү, spinach, буцаа байна. За ногооноос гадна бидэнд бас их хэрэгтэй хүнс бол жимс гэдэг. Тэгэхээр жимсэн дээр болохоор англи дээр хоёр үг хэрэглэдэг. Fruit буюу тэр нь болохоор том жимсээ хэлээд байгаа. Жимсгэн одоо ингээд зэрлэг жимс байх юм бол тэ эсвэл одоо ингээд хурааж байгаа жижигхэн жимснүүдийг бид berry гэж хэлээд байгаа тийм ээ. Тэгэхээр ийм хоёр ялгаатай байх нэ. За тэгэхээр fruit буюу тэр одоо хүнсний жимснүүдээ үзье. Хамгийн түгээмэл нь бол алин бах тийм ээ. Apple. За хам боргоцоо гэх юм бол pineapple. Grape байна. Ус үзэм, watermelon, шигаа, peach, тоор байна. Grapefruit гэх юм бол берсүүц жирж байна. Orange гэх юм бол жүрж. Дээрэс нь lemon, нимбэг, cherry, интора маа. Тэгээд интори модыг Японд сакура гэдэг. Би яас энийг яг интори мод гэж мэдэхгүй явж байгаа. Сайхнаас мэдчихэд их гой санагдчихсэн. Сакура мод юм биш. Тэгээд Монголд харин интор гэж хэлэхээр одоо энэ хүнсний бүтээгдэхүүн зарж байгаа худалдагч нар маань черри юу эсвэл одоо огт ойлгохгүй байх юм эсвэл вишня гэж намайг залруулад байдаг. Нимбэг гэж ярихаар лимон уу гэж ярьдаг үдээс бас нэг гараад өгөөдлөх хэрэглээд байдаг. Банана дээр л ирээд гайдлыг юу бараг юу их гэдэг штэ банан гэж заавал хэлэх гэдэг. Нэг хөгжилтэй юм болохоор нөгөө нэг жижигхэн жүрж байгаа штэ. Тэрийг нөгөө Морокко гэдэг усаас оруулж ирж байгаа. Тэгээ дээр нь Морокко гэж бичсэн чинь бүгдээрээ Морокко гэд нэрлэлсэн байх жишээтэй. Гэх мэтлэн нэг тийм бидний одоо хоол хүнсэн дээр ийм хөгжилтэй үуч юм уу харамсалтай ч юм уу тийм зүйл бас ажиглагддаг. За бидний хувьд бол мэдвэл бас их зохистой нэг чухал юм бас нөгөө тариа буудаа байгаа. За хамгийн түгээмэл хэрэглэдэг нь болохоор улаан буудаа тийм ээ. Улаан буудааг wheat гэж хэлдэг. Дээрээс нь болохоор
мэдүүлээс зохистой нь болохоор хөх тариа байгаа. Хөх тариаг rye гэж хэлнэ. Бидний хэрэглэх төртэй арвайг barley гэдэг. Тэгээд овёсыг oats гэж байгаамаа. Мөн Монгол хүмүүсээс идэж хийвшвэл зохистой зүйл бол bean байгаа. Шаш. За тэгээд beans дотроо маш олон янз байдаг. Тэгэхээр одоогийн байдлаар улаан шаш их төгөөмөл хэрэглэгддэг болов red beans. Тэгээд red kidney beans гэж хэлээд дээ. Яа тэгэхээр нэг бөөр шиг хэлбэртэй учраас тийм ээ kidney гэж хэлээд байт юм байлээ. За ийм үгсийг чийжилж болж гин. Дээрээс нь одоо хоолой бэлтгэж байгаа техниктэй холбоотой нь механик техниктэй холбоотой нь мэдүүл зохистой өгнүүд бас байгаа. Жишээлбэл бид мах юм уу хүнсний ногоогоо хэрчихтэй их олон янзаар нэрлэж болно. За ерөнхийд нь хэрчих гэдэг үг маань cutting байгаа тийм ээ. За cutting-с гадна дотроо хэрэг том хэрчиж байгаа бол chopping одоо нэмгэн одоо нарийнхан хэрчиж байгаа бол slicing одоо хоолндоо бууз бэлтгэхтэй ч юм уу бан шилтгэхтэй маха сонгон сармисаа их нарийн ингээд жижигхэн хэрч хэрэгтэй л дээ тэрийг хэлээ mincing гэж хэлдэг. Minced meat, minced onion, minced garlic буюу одоо жижиглэн хэрчсэн мах сонгон сармис юм аа. Түүнээс гадна яг дөрвөлжин одоо нэрээ нийслэл салат хийх гэж бол бид нэр дөрвөлжин хэрч хэрэгтэй. Тэрийг болохоор dicing гэж хэлдэг. Хэрэг бид ногоогоо үргчээр үрж байгаа бол тэрийг бид grate гэж хэлж болно. Grating. Мөн одоо хүнсний ногоогоо бид хальслах хэрэгтэй болно тий. Тэрийг л peeling гэж хэлнэ. Дээрээс нь одоо химийн аргачлалын хувьд аваад үзвэл дайрыг эсгдэн штэ тий. Тэр процессыг бол fermenting гэж хэлдэг. За тэгэхээр айргийг орчуулах юм бол fermented mare's milk гэж хэлж байгаа. Дээрээс нь даршлахыг marinating гэж болно, pickling гэж бас хэлж болдог. За хэрэг бид гурил зуураад нухаж байгаа бол making a dough, kneading гэж хэлнэ. За ийм байдлаар үгийн сангаа яг зөв холбоос үүсгэж баяжуулах юм бол таны яриа аяндаа ундраад явчихнаа. Тэгээд тус бүрдэн судалгаа хийгээд үгийн сангаа баяжуулах байдлаар ажиллах юм бол таны яриа улам тийм баялаг аль болохоор тэр унган хилтэй хүмүүст төхөж очих юм шүү. За та бүхэнд амжилт хүсье баяртай.